Орой мэд хүргийн эрхэм үзэгчтэй ялангуяа бүсгүйчүүдээ Гэлийн хат нэвтрүүлэг маань эхэлж байна. 7 хоног бүрийн энэ мөчид та бүхэндээ үзэсгэлэнтэй сайхан бүсгүйчүүдийг онцолж тэдний дотоод ертөнц, за мөн тэдний үзэл бодол, мөн сонирхлыг та бүхэндээ хуваалцдаг байгаа. Ингээ өнөөдрийн цэцэн хэн байх бол ингээ үзэсгэлэнд намууныгаа урьж байна. Хин гэдэг аль намуун бэ? Намуна таныг урьж байна. За арай сайн бацгаана уу? Юу байна? 50 да. Ямар намуун бэ? Тэгээд намуун өрөөд гисэн л дээ яаж танилцуулах вэ гэсэн чинь зүгээр л намуун гэсэн. Тэгээд би ямар зүгээр л намуун гэж танилцуултаа биш. Ямар ч байсан жүжигчин гэдэг тодтоглыг энэ хүндэтгэлтэй нэрийг одоохондоо өрмээргүй байна гэж хэлсэн. Яагаад? Энэ асуулт. Би уг нь өөрийгөө хаанч хизээч жүжигчин гэж хэлж үзээгүй. Тэгээ яг нэг энэ тэнд ингээ харангуут жүжигчин гэж бичсэн байд юм бэлээ. Тэгээд би бол ястай нэг хүнд ч өөрийгөө би жүжигчин одоо юу гэдэг тэгж хэлж үзээгүй. Наманд бол ямар мэрэгчлээ вэ? Би бол татварын нэгтлэн бодогч мэрэгчлээ. Өнөөдөр ягаад намууныг Гэлийн хатанд өрсөн бэ гэхээр Гэлийн хатан нэвтрүүлэг ер нь бол үзэгчдийн бас санал дээр тулгуурлаж бид зочдоо сонгодог байгаа. Тэгэхээр намуун бол яг сүүлийн үед мат уруулын бодог одоо үйлдвэрлэсэн одоо Монголд одоо нийлүүлж байгаа гэдгээр бас олон эмэгтэйчүүдийн анхаарлыг татаж байгаа. Тэгэхээр ер нь бол бизнес эмэгтэй болж байна гэж ойлгож байна. Жүжигчин байсан бол одоо бизнес руу орж байна. Тэр үднээсээ бас олон эмэгтэйчүүдэд бас урайлга болж, манлайлал болж бас ийм сайхан эрэг сэтгэлийг төрүүлэх болов гэсэн үднээс урьж байна л та. Тэгэхээр бизнес яагаад эхлэх болов? Гэхдээ энийг бол ерөөсөө бизнес гэж би бодож ерөөсөө хийгээгүй. Яг хуу залуу байгаа дээрээ бүх юмыг туршиж үзээ гэж боддог. Бүх юм хин юу ядлаа хийж үзмээр энэ тэр бүхнийгаа хийж үзээд одоо хаа хүрэх нөө хүчээ үзье гэж боддог. Тэгхгүй ингээл хөгшөрсөн хайнаа бүр ямар ч чадваргүй бүтээмжгүй болчоод залуудаа л тэгж үзэхээс ингээд шайгаа харамсалтай шүү дээ. Тийм болохоор бас ингээд ямар ч нэг эмгтэй хүн болгон эмгтэйч гэлтгүй эрэгтэй хүнд ч гэсэн нэг тийм хүсэл байдэн шүү дээ. Өөрийн одоо гоё юм гаргахын сан, нэрийн юм гаргахын сан гэл тэгээд надад ч гэсэн бүр аль дээр үес л тийм бодол байдаг гэсэн. Тэгэл нэг зориглол хийгээл үтсэн. Яагаад уруулын модыг онцолж уруулын модыг бүлдэрлэж наашаа борлуулалтаар оруулах болов? Энэ бол ерөнхийдөө бол хамгийн өргөн хэрэглэгддэг. Бүсгүй эмгтэй хүн болгоны мэддэг юм бүтээгдэхүүн шүү дээ. Тийм болохоор эхний ээлжинд жоохон туршлага хураах үүднээс одоо юу гэдэг би чинь бол өмнө одоо ямар нэгэн ийм ажил хийж үзээгүй. Тэгээд шууд одоо жишээ нь арьсны юм хийчихье гэхлээр чинь айгүй их одоо судалгаа, туршлага шаардлагатай болдог. Тийм учраас эхний ээлжинд арай эрсдэл багтай гэж үзээд юм нэг сонгосон байгаа. Улаарсан. Би зөвлөж байна. Вааларсан. Би харин яаж хэлхийг мэдэхгүйсэн байхгүй. Яагаад энэ юу гэсэн утгатай? Хүмүүс бүр янз янзэр л хэлээ. Вааларсан. Ваа юу? Ямар ч гэсэн зөв дуудлага нэлээ. Вааларсан. Тийм биш. Би бүр энэ Instagram-ийн нэр нэг байсан шүү дээ. За юу гэж хэлвэл зөв юм болоо мэддэггүй байсан. Ямар утгатай? Ямар ч утга байхгүй. Би өөрөө ингэ зохиосон байхгүй юу? Нийлүүлээ. Тэгвэл дуудлага нь бол яаж ч хэлж болох юм биш үгүйсэн. Ямар ч гэсэн дэлхийд ганц цор ганц энэхүү нэрийг Вааларсан гэж хэлэх юм байх шүү үзэгчтэй. Зөв дуудлагыг яг Тэр яагаад ийм нэр хүсэн? Юу яасан байхгүй юу? Instagram нээх гээд байжсэн чинь бүр нэр болтдгүй. Бүр баахан үзээд тэгээ сүүлдээ бүр ядраад нэг юм бахаар нэрийг ингээд арай өөрчлөөд ингээд ягаад базаад өөрийнхөө болгоо бичсэн байхгүй юу. Тэгээ за солиндоо гэд мартцсан явжсэн чинь ээж нэг өдөр хөөе Вааларсан хоолоо ид. Тэгээд найзууд залгаад Вааларсан хаана явна? Тэгэл надад тэгж дуудлах амар гоё санагдал. Тэгээд ингээд энэ нэрэндээ ягаад ч юм тийм дуртай хайртай байдیں۔ Нам оо на гэсэн. Вааларсан. Одоо нэг юм табако байсан байхгүй юу? Тэрний нэрийг ингэж нийлүүлээ. Тэр болохоор арай өөр WO гэдэг Ларсон гэдэг тийм нэртэй. Би болохоор Вааларсан гэж нийлүүлээд байсан байхгүй юу? Манай аавын нэг юм тамхи табако байсан. Тэрийг Уг нь аав нь ингээд амандаа ингээд зуудаг юм байсан чи тэрийг нь одоо октоодын уруулын бодог бодлоо. Нас их гоё авцалтай юм тий. Тэгээд өнгөний хувьд бас ямар өнгүүд байгаа юм бол ер нь бол сүүлийн үед эмэгтэйчүүд бас өөрийгөө илэрхийлэхэд дотоод ертөнцөө илэрхийлэхэд уруулын өнгө их чухал болсон юм шиг байна л та. Одоо яг ингээд би яг өөрийнхөө сонирхлын дагуу хийсэн л дээ ер нь бол тэгээ октоодс маань их таалагдсан байлээ. Яг гоё ингээд тренд болж байгаа өнгөнүүд байна гэлтгс надад тэгээ таалагдсан. Би айгу баяртай байсан. За ашгүй дийлгэж утсан. Тэр
Удаан хугацааг зарцуулав. Өө энийг хийх гэж би барыг нэг жилийн хугацааг зарцуулсан. Тий энд одоо яг бүр анх бол эндээ бүгдийг хийчихье гэж амар ихэлсэн байхгүй. Тэгсэн чинь энд бол ямар ч эхлэх боломж байхгүй. Манайх чинь үйлдвэрлэгч орн биш. Ямар ч түүхий байхгүй, таныг төхөөрөмж байхгүй. За тэрийг нь хийдэг яг ийм гарсан төгс хийдэг мэрэгчлэтнүүд ч байхгүй байна. Яг гоё хамтраад их. За яг хийж болно л да. Тэгтээ одоохондоо надад тийм тэр бөмбөгийн хөрөнгө алга. Тэгээ тийм болохоор яалтчгаа бас ингээд өөр улс орныг зориулсан. За хаана үйлдвэрлэгдсэн бол гэж асуумаас санагдсан. Октоодс асуумаас санагдаж байгаа. Яг аль улсад үйлдвэрлэгдэж байна? Юу бол орц найрлагыг нь би Солонгост хэлгүүлсэн. Тэгээд бас давхар няхуур хандна гэдэг үднэсээ Туркэд хянуулсан байгаа. Тэгээд юу Сабагла бодлыг нь Хонконгт хэлгүүлсэн. Аюу олон улсын урлын бодог. Walrus нэртэй. Яг яаж тааруулдаг юм болоо тэр жор гэж нэг юм байгаа шүү дээ. Би өөрөө хэлсэн л дээ. За би яг ийм үнэртэй, ийм явтай, ийм хүний би таршилтгүй, ингээ өдөржин тогтдог, яаж ч хөрсөн арилдгүй гэдэг ерөнхийдөө санаануудаа ингээл бичээл өгнө. Тэгэл тэд нэр ингээл үзүүлээл ихний ээлжинд за дээж нь ийм гарлаа энэ болж байна уу гэл тэнгүүд өндөр нь таалагдахгүй байна гэл ингээл буцаагдтал. Ер нь 2 3 удаа буцаагдсан. Түүнээс бол би ингээл за энэ элемент дээр тэрийг нэг тийм хиймч биш, технологич биш болохоор тэр юм мэдэхгүй шүү дээ. Зүгээр яг надад ийм хэрэгтэй байна гэж ерөнхий санаагаа хэлсэн. Тэгээ тэд нар маань ингээд надад үзүүлээд ер нь 2 3 буцаагдчихэж эцсийн байдлаар гарч ирсэн. Одоо мэдээ хэдэн өнгө байна? Одоо 5 өнгө байна. Walrus. Намана гэж дуудсанаас Walrus гэдэг. Дуртай гэсэн шүү дээ. За манай өнөөдрийн зочин бол Walrus. Тэгээд 5 өнгийн бид 3 үзэх үү. Тэгэд бас гой бодож үзмээр байна. За тэгье. Дон гинго. За бид бүхэн Walrus-ын мат уруулын бодгийг гаргартаа барьсан байж чухам ямар өнгөтэйг нь одоо бүгдээрээ мэдээ. Гаднаас бол мэдэгдэхгүй. Энэ яаж уншсан юм бэ? Амулет. Ааха. Манай дүүг сүрэн гэдэг байхгүй юу? Тэгээд нөө сүрэн гэдэг чинь сахиус гэсэн утгатай юм бэлээ. Тэгээд тэрийг ингээ орчуулангуут амулет гэдэг манай дүүгийн нэртэй байхгүй юу? Тэгээ 2 номер нь болохоор Энэ 1 номер нь амулет. Модуст гинэ. Wisdom гэдэг 2 номер нь манай ээжийн нэртэй оюун гэдэг нэртэй. А 3 дахь нь Modest гэдэг нь намун гэсэн үг. 4 дахь нь Brazen буюу хүрэл гэсэн аавын нэртэй. Тэгээ 5 дахь нь болохоор яг эмэгтэй хүн болгонд байх хэвээр улаан гэдэг утгаар нэмж оруулсан. Exotic гэж. Exotic хараа гэр бүл. Амулет тэгээд амжиргүй ам уу? Гэр бүл зохиохгүй. Зохиосон бол бас модуд 5 дахь нь Тэг нөхөр хүүхэд мөнхөд гээ. Нөхрийн чи exotic гэдэг юм байна. Мөн бид 3-аас гуруулаа мат уруулын бодгаар гуруулаа бодчихсон байлаа. Тийм болохоор гарн дээрээ туршилт хий. Гэтэ давхарлаад үзчих болох уу? Тэг хэрэггүй юу? би л давхарлаж санагдаад байна. Тэгэхээр би л давхарлаа шүү. Би бас давхарлаа. ийм савлгаатай юм уу? Гадна талаас хар болохоор нь хар савтай юм гэсэн ч тийм. За бодоод үзье. Ер нь жоохон бахта уруулаа аль хэрэг боддог гэсэн. 10 жил байхад уруулаа ч юм уу нөөрэ бодохоор одоо жоох хөвгт боддгоо гэж гэрийнхэн болон багш нар эсэргүүцдэг байсан шүү дээ. Тэгэж одоо зөвшөөрдөг байсан уу? Эсвэл бол бүр хоригддаг байсан уу? Амар дургуус. Би ер нь амар эртнээс нүрэ бодож эхэлсэн. Жохон байхасаа бодож эхэлсэн. Бас тагаас эртнээс хэр Гэхдээ ер нь ингээл жоохон байхасаа л ээжийнхэн будгийг ингээл амруу норчих гол будгийг хараад л тэгэл ер нь айгу будгийн дуртай юм бэлээ. Тэгээ сүүлд одоо ингээл бодоод тат яагаад би энэ тэл ингэж ухаан хатан ингээд бүр ядарч унтгаач мэдхгүй ингээд яваад байгаа ингээд тэнгүүд амар дуртай байсан байгаа байхгүй юу. Хүн тэгээ дуртай амныхаа хойноос бүр ингээд өөх гэж байгаа юм шиг бүр ингээд төрстэй явдсан бэлээ. одоо ингээд энэ 5 өнгийн намунагийн юунд одоо кашлок гэх юм уу да тийм ер нь ойролцоогоор хэдэн өнгийн будаг байдаг гэсэн байх. Магадгүй хүмүүс ч ингээл цоглуулаад нэг гоё олон өнгөтэй болсон байдаг шүү дээ. Них олон биш ээ. Ерөнхийдөө нэг иймэрхүү л өнгөнүүд байдаг байсан. Тэгээ одоо бүгдийг хайцсан. Одоо зүгээр энийг л хэрэгжилж байгаа. Ингэж довж хийсэн зүйлээ. За би модус буюу намуунаар ямар ягаан гэж хэлмээр юм бэ нэг. Чи давхарлаа бодчихлаа. Ямар харагдаж байна? Гэтэ гоё юм. Гэтэ айгу гоё юм. Царайлаг харагдаж байна. Тэгээд давхарлаа бодохоор өөр өнгө гарч ирэх болов уу гэсэн чинь яг л баг энэ өнгө өөрөөр гараад ирсэн юм. За ер нь бол ингээд уруулын будагны талаар өнөөдөр онцолж байна тийм ээ. Тэгэхээр уруулын будаг ер нь хүн нүрээ будснаар ямар ач холбогдолтой байдаг юм бэ? Намууны зүгээс ер нь уруулаа будсан эмэгтэй хүн, будаагүй эмэгтэй хүн гэдэг ер нь өөрийнхөө нүдээр яаж харддаг вэ? Зүгээр ингээд л нэг уруулаа будаагүй бол нэг юм дутууч юм шиг санагдаад байдаг шүү дээ. Надад л
За би улбар шоронгор бодлоо. Би бас давхарлаа бодсон учраас яг нөө дангаар хүн бодсон бол илүү гоё болох байлаа. Давхарлаа бодсон ч гэсэн гоё юм байна. Улбар шоронгос гоё юм тий. Жүжигчин гэж танилцуулмаар байна. Кинонд бол бас чадварлаг жүжигчин гэдгийг бас харуулсан. Тэгээ түрүүнд урьдчилсан бас бизнес бас хүл тавьж байгаа амжилттай эмэгтэй. Өөр ямар эмэгтэй юм бол? Мэдмээр байна л та. Мэдээж айлын сайхан эрх танхи охин, найз нөхдийн сайхан найзууд ах. Өөрийгөө илэрхийлвэл хүмүүс одоо ингэж боддог. Яг ясам дээрээ би чи юм байхгүй юу гэд өөрийгөө тодорхойлбол. Ясам дээрээ зүгээр л авах байхгүй юу? Тий, ямар ч гэх юм тий. Ааштай юу? Ааштай үедээ ааштай. Тэгэл зүгээр үедээ зүгээр. Хэр их цантай вэ? Их цан харин нэг ууг байдгүй юм шиг санагдаад байна шүү дээ. За манай ууларсан би бүр асуумаар санагдсан нэг асуултаа асууч. Энэ асуултыг маш олон хүмүүс асуусан байх л та. Гэхдээ би тэр асуултын хариултыг олоогүй л яваад байгаа байхгүй сонсоогүй. Тэгэхээр яагаад найзлуугаасаа гүнчингээс салав? Та хоёрыг бараг суудсан бүр хүүхдтэй болцсон гэдэг бүр шуум гарчихсан байсан. Гэхдээ тэр үнэн нь хотлоо гэдэг мэдээлэл бол тараг байсан л та. Гэхдээ яг амаар нь яагаад салсан шалтгааныг аль бие ёсоор сонсомоор санагдаж байгаа л хэлж. Энэ салаад бол удаж байгаа. Гэхдээ мэдмээр санагдаж байна. Жил гарan болж штэ. Тэгээд би одоо хайш юм бит хоёр тэгсэн чинь ингээд яриа. Зүгээр яг ингээ хоёр хүний асуудал гэдэг бол тий хаалга хаагдаад одоо хоёулынгийнх нь хооронд л үлддэг асуудал. Би хин нэгэнд ингээ буруу тохоод намайг ингэсэн тэгсэн би тэгсэн гэд нэг амар тийм сонио хувийн асуудлаа ингэж дэлгэх дургүй л дээ. Зүгээр яг ингээд үнэхээр бас ингээл таарч тохирохгүй болол мөрмөрийн замаа хөөхөр болсон. Одоо тэгвэл бас болж байгаа залуу байна уу? Байхгүй. Зам гардгүй гэж. Хариулмарк байгаа мэн тий. Байхгүй. За уруулын будаг ярьсан дээрээ бас нэмээд асууя л да. Ер нь бол хүний одоо сонирхол гэх юм бол ээжигээ харж агаад уруулын будаг руу одоо уруулын будаг бүсгүйчүүдтэй зориулан Монголд нийлүүлж байна. Тэгэхээр ер нь бол уруулын будагны ач тусыг ярих юм бол бас олон байгаа. Дээрээс нь хор уршиг ярих юм бол бас олон байгаа тийм ээ. Хэдэн тонн одоо уруулын будаг дэлхийн нийтээрээ идэж जैन. Дээрээс нь уруулын будаг чинь бас хүнд металлтай учраас хүний эрүүл мэндэд нөлөөлнө гэх мэтчлэн. Гэхдээ энэн дээр бас яг уруулын будагныхаа орц найрлаган дээр илүү анхаарсан болоо гэж бодож байна. Дээрээс нь яагаад одоо энэ өнгөнүүдийг сонгох болов түрүү нөгөө нэг гэр бүлийн гишүүдийн нэр байгаа гэдгсэн тийм. Тэгэхээр одоо тренд болж байгаа өнгөнүүд дээрээс нь одоо нөгөө нэг илэрхийлэх гэх юм уу да тийм. Намун гэдэг одоо нэрэн дээр манай Анужингийн бодсон байгаа өнгө ахна л дээ. Тэгэхээр Намуна гэдэг хүн ерөнхийдөө ийм ер нь бол тийм гоё даруухан, ягаан тий дүлгөөхөн юм болоо гэж бодож байна. Үнэн болоо. Тий ерөнхийдөө ингээл өнгөнүүдээ ингээл анх сонгочоод за энийг яах вэ гэдгсэн. Манай дүү ерөнхийдөө нэг тийм царай нүртэл юм шар байдаг байхгүй юу? Манай гэрийнхнээс хамгийн шар нь тэгэл ингээл ээж бас манай ээж юу хэрч нэг жоохон цайвард царайтай хүмүүс байдаг. Тэгэл ингээл арьсныхаа өнгөөр гэл тэгэл өөрийгөө бодгоот би чинь бас нэг тийм жоохон зан аашаа бодоол тэгэл ингээл яг аавыг бодонгууд бүр ингээл амар бор тэгээд дээрэс нь амар ингүүд энэ чинь бол амар өөртөө ихтэй хурц шийдэмгээ тийм охтууд бодно штэ. Тэгэл ингээл харангуут яг л аав харагдаад байгаа байхгүй юу? Тэгээд аавын нэрээр нэрлсэн. Ер нь бол гаднах төрх дотоод одоо хүнийх нь мөн чанар гэдэг ч юм уу тэрийг нь харгалцаж үзэж байгаа нэрлсэн байгаа. Аавын өнгөийг дахиад нэг харуулсан. Хөрлөнг. За ууларсан бас нөгөө нэг дэлгүүрийн рекламны зурган дээр ингээд зураг авахулцсан их харагдчихдаг. Тэгэхээр тэр дундаас өөрийн гэсэн дэлгүүртэй болсон болов гэсэн бодол төрсөн тийм үгүй юу? Үгүй юу. Тийм баг. Цаашдаа өөрийн дараагийн бизнесээ юу гэж харж Аа байна? энийг амар гоё ингээл өргөжүүлээл айгу гоёор авч явахыг бодож байна. Гэтэ ингэ нэг ярмааргүй байна. Ярьчих юм бол хэлгүй маа гэж тэгээ болцдог байхгүй юу. Зүгээр ингээл байж байгаа л энэ шиг гинт ингээл гоё ганцаараа шаналж байгаа сүлд нь ингээл гоё бэлэн болчиход хүмүүс хэлэх гоё шүү дээ. Намнаа тэгвэл яг уруулаараа за айл нэг газар явж байгаа залуучууд руу сэтгэмжсэн нөө. Үгүй. Уруул чинь бас яг эмхтэн үнэ хамгийн бас нүүрнээс тодтож өгдөг зүйл бол уруул шүү дээ. Тэгэл амар. Гүү одоо тэгээ Үсэл хэлгээж өстөө алсын зайны. Тэгээ алсын зайны үс байсан уу? Гүү. Тэгэхээр ер нь бол их дараахан эмэгтэй юм байна тий. Тий ер нь бол
нэг их юм ялангуяа танихгүй хүнтэйгээ бол баг нэг их юм яриад байдгүй ингээл дугаал ээж идэг. А тийм тэгээд ингээ кино одоо би 3 дахь кинонд тоглож байгаа. Тэнгүү дандаа ингээд нэгээс хасгансан давтгансан ийм нэг алцгар хүүхний дүр нь огтчдаг гурууланд ирнэ. Тэг би мөр гайхаад би тэгж харагддсан байх та гэлээ. Уг нь л нэг их юм яриад байдгүй ингээл суучлаа. Найруулагч албаар эвтгэн чаашаа зүгээр бас дотоод өөрийн гарах гад. Албаар харж байгаа эсрэг дөрөвтэй биш. Дотроо тийм хүн юм болов. Ер нь алаас аав ээжийн дэмжлэг их байдаг бах те. Миний охин чадна гэдэг ч юм уу те. Ер нь бол яг жүжигчин хөрлөхүүгээ тэгэнгүүт хүмүүс өөр өөрийнхөө хүлээгээд авсан байгаа. Охин нь гингүүт за хөрлөхүүтэй ер нь л охин нь эмчин адилхан байгаа гэж хүлээж авдаг байх гэж бодож байна. Гэр бүлийн одоо хүмүүжил ер нь ямар вэ? Манай аав одоо те яг намайг одоо жоохон бахад ингэж урамшуулдаг байсан. Ингэж хүмүүжүүлсэн гэдэг ч юм уу. Гэр бүл гэдэг бол амжилтын бас алшгүй хэсэг гэж ойлгодог. Тэгэхээр энэ кинон дээр одоо ийм амир ирч хүчтэй одоо савсгансан ч юм уу те. Тэр дөрвийн болгоныг хүн болгон ялангуяа Монгол эмэгтэйчүүдийн хувьд бол гаргаж чадахгүй гэж боддог л та. Цаанаасаа нөгөө ичим хий даргуухан те. Тийм учраас тэгэхээр нэг талаасаа маш том одоо урам зориг өгдөг хүн нь аав нь болоо гэж бодож байна. Бизнес хийхэд бас хамгийн том дэмжлэг нь гэр бүлийнхнаа нээсэн болоо гэж бодож байна. Үгүй өстой дэмжээгүй. Яг ингээд гэж болж байгаа. Намайг ингээд нэг арай нэг өөр замаар явуулах гэдэг л да. Тэгээ би ингээд нэг ер нь аав ээжийнхаа хүнээс ер нь бол гарч үзээгүй л дээ. Ер нь ингээд амьдралтаа хийсэн томоохон шийдвэрүүдийг ер нь харахад их хвчлэн л аав ээжийн одоо сонголтууд байсан. Тэгээд ер нь сүүлийн 1 жил хүрэхгүй хугацаанд яг өөрийнх нь толгоогоор өөрийгөө мэдээд авч явж байна. Тэгээд ингээд анх санаагаа аав ээж хэрт хэлсэн чинь пэ пүү бойл одоо юу яа вэ? Наа чи одоо өстой амар их ажил болно. Өстой бүчнөө юм болно чи чадахгүй юу яриад байгаа өстой нэрээ өөрийнхөө юм хий ажиллаа хийвээ. Тэгэл тэгэхгүй тэгэхээр за би үнэхээр л чадахгүй юм байна да. Болий дөө гэл тэгэл ингээд сүултээ ингээд бүр үнэхээр ингээд хиймээр санагдаад бүр нойр хоолноос гараад бүр унтахгүй. Тэгэл ингээл за ер нь яад ийсэн зориглол хийчихье гэл. Тэгэл машина зарсан чи бүр уурлал. Чи одоо галзуурч юм аа айши ингээл. Тэгээ сүүлдээ ингээ ээж эхлээл амар туслал эхэлсэн. Зайлвал тент нэг хүн ингээл нэг нойр холноос гараад ингээд бүр ингээ сүр сүлдэн байхгүй болоод ангууд ээж тусалж эхлээд одоо аавч гисэн. Хоёр охин нь жүжигчин хөрлөгийн хувьд л яг нэг тийм амин эрдэнэ яхааргүй инхрээлж хайрлаж бүр нэг харамлаж ялангуяа тэр нөгөө ирчүүдтэй уулзахтнаас нэр яа харахгүй муухай хардаг яг тэр аав эцэг болоо гэж би бодож байна. Бүр нэг тийм харамлах сэтгэл яа харахгүй төрдөг байх тийм үү? Яадаг вэ? Ер нь найзлах. Яа, мэдхгүй яадаг ч гэжтэй. Тийм үү? Гайгүй л байт юм аа. Ер нь бол гайгүй шүү. Бид нар чи их үеийн юм шиг байдаг. 4 үеийн хүн амьдарч байгаа юм шиг байдаг. Хоорондоо их тийм тийм яриа хөөрөн ч гэсэн их тийм задгай тийм тиймэр нээлттэй байдаг. Нууж хаагаад хичээ заваад ах юм юу ч байдгүй. Хоорондоо тийм байдаг. Би бинийхээ сантыг их сонсдог. Ер нь л их 4 үеийнгийн насчсан хүмүүс байгаа юм шиг амьдэрдэг шүү дээ. Тэгэхээр ер нь ингээ харахад ээжээс илүү үлгэр дуурайл авд юм шүү дээ тийм үү? Тий, одоо аав чинь тэгэл үгүй ер нь аль альнаас нь л илүү үлгэр дуурайл авч аль альных нь сайн зан чанаруудыг өвлөж авахыг хичээдэг. Тэгээд ер нь бол яг царайгаараа гаднах төрхөөрөө яг аав шиг боловч доторх хүн яг ээж шиг гэж бодоод байдаг шүү дээ. Хүмүүс ч ерөнхийдөө бол нэг тэгдэг яг ээж шиг зантай гэдэг. Манай дөө болохоор яг ээж шиг царайтай мөртлөө яг аав шиг зантай тийм. Наманад ямар залууд таалагддаг вэ? Одоо бол ганц би байгаа маадгүй бас чамаг Нэр дэвшигчэд мөрийн хөтөлбөрөө явуул гэж хэлэх гээд байна шүү дээ. ямар залууд Одоо ямар гэх юм бэ? Одоо ингээд миний хүсэл сонирхлыг дэмждэг гоё ингээд нэг темп таардаг нэг гоё хүмүүс байдаг шүү дээ. Ингээд хамт байхад яг нэг өөрийнхөөрөө гоё байх боломж олгодог. Тийм л хүмүүс айгу гоё санагддаг шүү дээ. Түнэс шатаад тэгэл өндөр нь царайлаг юу ч юм мэдгүй тийм юм бол нэг хардгүй. Ер нь ингээд яг бизнесийг нойр хоолоо хасаад машина зараад эхлэн гэдэг бол бас их зоригтой эмэгтэй юм гэж харж байна л та. Тий. Дээрээс нь хүнд ямар нэгэн одоо өөрийг нь одоо цэнгэлдэг гэх юм уу да тийм үлгэр жишээ хүн байдаг шүү дээ. За ээжээсээ гадна одоо дэлхийн ч юм уу те нэг ямар нэгэн бизнес эмэгтэй ч юм уу эсвэл нэг одыг ч юм уу хараа те тэр тэгж яхад би чадна гэдэг ч юм уу те өөртөө ихтгэл зориг өгөх тийм хүн
үлгэр дуурайл авдаггүй юм байгаа. Байлгүй яах вэ? Би бол ингээл нэг амар тийм мундаг гэдэг төсөөллийг ингэж амар холоос л харах дурггүй. Иргэн тойрноосоо хүмүүсүүдээсээ найз нөхдөсөө авах дуртай. Юу манай ингээд ойр дотны маань үргэлж хамт байдаг найзууд маш хөдөлмөрч бүсгүүчүүд байдаг. Бүр ингээд цогсоо зайгүй хөдөлмөрлж идэг ингээд өөрийнхөө хүч чадлаар айгүй том юм гоё амьдралыг босгоцсон юм мундаг бүсгүүчүүд байдаг байхгүй юу? Тэгээ би тэднээс айгүй үлгэр дуурайл авдаг. Тэгэл тэдний хажууд ингээл өөрийгөө ингээ харангуут амар сонио ингээл юу ч хийгээгүй ингээл зүгээр л урсгалаараа яваад байгаа юм шиг санагдал. Тэг зоригтой хүн мэдээж амар том зориг гаргаж иж том эрсдэл үрж иж хүн амжилтанд хүрэн гэж боддог. Тийм учраас тэгэл зүгээр л ингээл урсгалаараа яваад байгаа юм бол хинч чаддээ шүү дээ. Тэгээ ингээ харсан чинь чиний хувьд найз байна гэж ямар байхыг хэлэх вэ? Найзаагаа ер нь найзуудаа хэр их алдчихсан бэ? Би амар гомдог тохой. Тэгэл ингээл надад нэг тэнэг чи тэнэг гэж хэлчихэнгүүл уурал албар ингээл. Амар гомдоол идэг. Гомдсноосоо олж нэлээд хэд найзаагаа алдчихсан. Тэрнээс олж айгу одоо болтлоо айгу харамсдаг. Гэхдээ зүгээрээ. Тэгэхээр гомдчод чамаас уурлахгүйгаагүй гэсэн үг аа. Хинийх нь буруу байх аа? Гэхдээ яах вэ тэгэл гомдоо Намуунагийн буруу юм байна шүү дээ. Дандаа ингээд нөгөөдөл яваад яваад нэгж байхгүй шүү дээ. Тэгээ сүүлдээ ингээд нэг эргээд зүгээр харьцаан зүгээр болсон ч гэсэн нэг цаанаа нэг сэв суудсан сонир болчихсон шүү дээ. Зүг яг тэрэн дээр л эмзэглдэг гэхээс зүгээр болно их том асуудал. Гэхдээ одоо найзууд нь үзээ за намуунаа угаасаа гомдомтгой юм чам. Намайг уучлах юм бол би уучлсан гэд хүрээд ирэх юм бол хүлээж авах байлгүй дээ. Тэнглгүй яах вэ? За албаасаар иллээ шүү. Маргаашаа одоо эцэцгэн дарагдах баха. Хүмүүс юу агаад цэцэг илгээгээд уучлалт гойгаад. Намуунаг ингээд жүжигчин гэдгээр нь бас олон хүмүүс харж байгаа. Гадуур ингээ онгууд нөгөө жүжигчин намуунаа явж гинэ гэд харах байх л та. Тэгэхээр ер нь найзуудаасаа үлгэр жишээ авдаг гэдгсэн. Хүн ер нь эмэгтэй хүн бие авч явах ялангуяа олонний нүдэн дээр одоо ингээ ил гараад ирэхээр бүр илүү тэр тал дээр анхаарах хэрэгтэй болдог. Тэгэхээр намуунагийн хувьд нэг өдөр нь яаж өнгөрдгийг дээрээс нь бие авч явахдаа одоо юу гэдэг чинь гадуур явахдаа юм байх хэрэгтэй гэдэг тийм зарим хүмүүс бүр зарчимтай болсон байдаг шүү дээ. Ингэх хэвээр гэсэн. Тийм зүйлүүд цэг суух мөх гэх. Тий харин хүмүүстээ сайхан инээмсэглэж харьцсан гэдэг ч юм уу те. Ер нь яг дотроо эмэгтэй хүн ийм байвал зүгээр гэсэн бас өөрийнхөө баримталдаг зарчмаас ч гэх юм уу. За яста тийм юм байхгүй. Байгаагаараа л байж байгаа. Харин өнөөдөр бүр ингээд ийм хувцамсууд ингээд цэгс сусан ч айгүй хэцүү байна. Ер нь аль чөлөө товцолдог уу? Сүүлийн үед нэг хувцсан дээрээ будаг шунх одоо гаднах хувцамжин дээр нэг анхаарах болцсон яг үнэндээ. Тэрний оронд арай өөр бүтээлч юм хийжсэн арай дээр юм байна гэдэг нэг тийм сонин үзэл суртал суудсан. Тэгээд ингээд хэдэн жилийн өмнө ингээд гутлнуудаа харангуй дандаа өсгөдөө гутал байдаг гэсэн чинь одоо дандаа пүүз гэдэг. Өсгөдөө гутал өсгсөн чинь барыг олдохгүй. Магадгүй нэг багасаа нүрэ будцсан. Тэгээ залхач тийм үү яа. Тийм болоо. Надад л тэгж санагддаг юм аа. Одоо ингээл нэг амар удаан дэлбэрч байж байгаа л гинт гангалахаар амар гоё өгдөн шүү дээ. Үгүй юу тийм байгаа шүү. Дампуурж байгаа. Тэгэл гинт гангалахаар амар гоё санагдаал өөртөө итгэл нэмэгдээл. Тэгэхгүй дандаа гоёороо байгаад тах юм бол бас айгүй уйтгартай. Дандаа муухай байгаад тах юм бол ч одоо бас ирчүүд дийлэх нь ингэж асуудаг юм билээ ш. За зургатаар гарч байгаа эмэгтэйчүүд гоё нүрэ бодсон гоё ингээ баларанасаа гоё ярьдаг гоё хоолой тий зургатаар гардаг хүмүүс. Гэртээ ямар хувцтай байдаг вэ? Тэр намаа гэртээ яаж байдаг вэ? гэртээ тэгэл өсөө боогоол тэгэл нүүр мөр бол бодохгүй. Гэртээ одоо юугаа бодох вэ? Үсээ 7-нд босоо боддог хүн бас байна цаа. Йоо. Байна штэ байна. 7 цагаас 8-аас ажилдаа хүн чинь 7-оос бодлого байдаг. За өнөөдрийн зочин маань өөрийгөө бас өргөмжүүлж ямар нэгэн тодтоглыг үүрэй гэсэн бодлого сайхан үзэсгэлэнтэй яриа хөрөөтэй үлгэр дуурайл ихтэй зүгээр л нэг намуuna бид гуравтаа ярилцлага хийлээ. Мэдээж хүн болгонд одоо юу гэдэг чинь өөрөө залуу хүний төлөөлөл учраас гудамжинд нийгмийн харилцаанд бол байнга ордог байх гэж бодож байна л да. Тэгэхээр Монгол залуучууд мэдээж яг өөртөө ч мөр зэрэгцээд алхаж байгаа учраас ингэчих юм бол уг нь манай залуучууд гоё доо гэдэг ч юм уу те. Би аюу тийм мундаг одоо том мундаг хүн биш л дээ. Гэхдээ яг хуу надаас дүү одоо яг ингээд эргэлзээд замаа олохгүй явж байгаа зөндөө хүүхдүүд байгаа. Тэгээд тэд нартай хандаад хэлэхэд бол
хүсэж байгаа юмаа заавал хийгээрээ ажил хэрэг болохоорой одоо хийх одоо тэр бүхнийг даван туулах хүлээх хэцүү байдаг ч гэсэн дараа нь харамсаад суухаас хамаагүй дээр шүү. Тийм болохоор заавал одоо ингээд сэтгэлд чинь нэг юм багтаад байвал хүсэл мөрөөдөл чинь ингээд буцлаад байвал тэрнийг заавал биелүүлээрэ гэж би бас хүсмээр байна. За ойлголоо. Тэгэхээр гоо сайхны ертөнцид Walrus-ын брэндээр бас Хатан хаан байгаарай гэд. За бид гурийн зүгээс болон бас цэцэгт мэдэрчлэгээ сайн сайхан Лили цэцгийг. Оо баярлалаа. Яг миний дуртай цэцэг шүү дээ. Амар гоё юм шүү. Бид таны хаз жаргалын эрч. Юмд тууштай байна гэдэг бол хамгийн бас үнэт чанар. Өнөөдөр ингээд Walrus ингээд брэнд гарч байгаа ч гэсэн манай амраа хэлсэн те дэлхийд бас Монголыг сурталчилсан ийм брэнд болохыг үгүйсэхгүй. Тэгэхээр гоо сайхны салбартаа Хатан хаан байгаарай. Баярлалаа. Баярлалаа. Урьсанд баярлалаа. За ихөө өнөөдрийн гэлэн хатан гişмтэй үзсэн нийт үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. За нэг зүйлийг хэлэхэд энэ уруулын будаг надад маш их таалагдсан. Энэ бол реклам биш. Миний зүгээс хэлмээр сайхан үгсэлээ. Ингээд мэдээж Монголынхаа брендийг сонгоо хэрэглэж байгаасаа гэж хүсэж байна. За хамт байсан нийт үзэгчтэй баярлалаа. Бүх үзэгчид маань үзэсгэлэнтэй шүү. Харин тэр үзэсгэлэнгээ тодтгож байгаасаа гэж хэлмээр байна. Ингээд баяр та дараагийн дугаараар уулзъя.